За, манлайлагч дэшээ гараа өргөсөн байна. Хэдхэн мөчийн дараа тохиол ингэр татаж морь дэргэн 20 жилөө Монголын марин спорт үеэжтэй холбооноос зохион байгуулж байгаа Дүнжин гарвын урд 2015 хаврын бүсийн уралдааны хурдан соёлонгийн уралдаан гарааныхаа зурхаа дээрс эргэлээ. За 168 ажны хурдан шандас түрээ гарааныхаа зурхаа дээрс эргэж байгаа мөчийг та бүхэн манай зураглаачийн дунд харлаа. За өнгөний үрээнүүд бол одоо тун удахгүй үзүүрэн сэмэрчдөө гарч ирэх бах. За өнгөний үрээн дээр Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын татманд ойж ононгийн хүү Батилгийн зэр түрээтэйг адилхан үрээ гараад ирсэн байна. За Батилгийн зэр түрээ 4-5 дээр л явж явах шиг байх юм да. Одоо бараг ч юм бахаад. За ингээд соёлонгуудын уралдаан өнгөл гараад ирэхэд энэ наагур шарцанцтай хүүхдээ хэр үрээ Булган аймгийн 3 булаг сумын байж Төдвийн Эрдэнэ хүүгийн хэр үрээ өнгөн дээр гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. За тэр ногоон цанцтай хүүхэдтэй задгаа дэлтэй хөрөн үрээ өнгөл бол гарсан. За манай зураглагчид руу жоохон ойрхон дагаш шүү. Нилээ холоос одоо хануулж байгаа байна. За ингээд соёлонгуудын уралдааны өнгөний 3-4 үрээ бол одоо үндсэндээ сайхан гараад ирсэн. За энэ наа нэг эрлийн зөнгөр алдсан үрээ 50 чин юм байна. Энэ одоо хөтөлж яваа үрээгээ одоо 50-г харагдж байна. За 50 чин бол одоо сайхан зээжил гаргаж өгөөд одоо уг нь орхилоо одоо яаж явдаг юм байгаа. За 21 номертой Булган аймгийн 3 булаг сумын байж Төдвийн Эрдэнэ хүүгийн хэр үрээ Шарган бензантай хүүхэдтэй хамгийн надлаар өршилж байгаа бол Төв аймгийн Сэргэлэн сумын байж Ононгийн Батилгийн зэр түрээтэй адилхан үрээ 7-8-аар ороод ирсэн өршилж байна. Булган аймгийн 3 булаг сумын харьяат улсын мандаа байж хишиг жаргалын цагаан үрээ тэр хамгийн саатал явж байна. Өнгөрсөн жил тэгцаатанда улсын нааданд 10-аар орсон ийм одоо хурдан үрээ байгаа. За ингээд жаахан ойртод өнгөнийхөө мордон дээр нэг жаахан ойртод одоо харуулъя. За 21 номертэй Эрдэнэ хүүгийн хэр үрээ байна. За тэр цаана улаан алаг комбинезонтой морин халтар үрээ 76 номертой юм уу да. За энэ Дундгой аймгийн сайн цагаан сумын уяач аймгийн алдарт уяач Баштилгийн даваа цэрэнгээ үйсэн мөнх хоёрын хэр үрээ байна. 76 номертой сайхан хэр үрээ бол Дундгой аймгийн сайн цагаан сумын уяач мөнх хоёрын хэр үрээ байна. Тэр удаа цагаал морин хайрагдсан баг. За ногоон комбинезонтой хүүхэдтэй морин хэр үрээ өнгөний хэдэн үрээн дээр шууд ирээд нийлж байгаа нь. Энэ Өмнөгов аймгийн 70 задгал сумын уяач Бадам гарвын Бадрагийн хар бай. За энэ Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын татмандаа байж Сангаа Өцөхийн үйсэн Өмнөгов аймгийн 70 задгал сумын уяач Бадам гарвын Бадрагийн хар үрээ хөтлөө гараад ирж байгааг та бүхэн харж байна. За энэ бол одоо бүгд ажинаа гал уяаны уяач Монгол Улсын татмандаа байж Авган самдангийн Батшуг мандаа Танга мандаа үйсэн ийм одоо хурдан үрээ байх. Зарийн үрээнүүд жаахан айж харуулъя. За соёлонгийн уралдаан. За тэр улаан 70 хэдэн номертой улаан хувцастай хүүхэдтэй халтар үрээ Дундгойгийн сайн цагаан сумын Адиагийн мөнх хоёрын халтар үрээ яваад байгаа юм. За энэ ард дээр нэг зээр талсан үрээ, азарган зээр талсан үрээ 3 дээр одоо нийлэн ширүүхэн хөлтэй уршилж байгааг та бүхэн харж байна. За энэ зээр талсан үрээ Дорнот аймгийн цагаан уул сумын байж лавг дөржийн зээр талсан үрээ байна. Өлзий төгтгийн лавг дөржийн зээр талсан үрээ. Өлзий төгтгийн халтар гэж Дорнот аймагт Хом багнаад нь 6-7 аман үзүүлсэн мөнгөн алтар гэж өлзий төгтгийн мөнгөн алтар гэж хурдан алтараадаг байдгийг манай үзэгчид сайн мэднэ. Тэгвэл одоо энэ Дорнот аймгийн цагаан уул сумын өлзий төгтгийн лавг дөржийн халтсан үрээ зэр талсан үрээ хамгийн наадлаар нь одоо урагшлаа гараад ирсэн байна. Энэ өнгөрсөн жил Дорнотын зөв хүмүүст харагдсан байхаа. Одоо Дундгой аймгийн сайн цагаан сумын мөнх хоёрын алтар үрээ өнгөрсөн. Өмнөгов аймгийн 70 задгал сумын уяач Бадам гарвын Бадрагийн хар үрээ. За энэ араас нэг шарцанцтай цээж нэмнэтэй шарцанцтай хүүхэд улсын цээж нэмнэтэй морин дэлтэй сайхан алтар үрээ гарч ирлээ. За энэ алтар үрээ Зэвсэг түвшний 232 дугаар ангийн Ганбаатар хурандагийн одбор үрээтэй адилхан арийнхын үрээнүүд гараад ирсэн. За хамгийн ишиг шаргал мандагийн одоо хурдан цагаан үрээ энэ 6 орчимдэр гараад ирсэн үршилж байгаа харагдж байна. За 29 номертой сайхан хэр үрээ тэр хамгийн саатал гараад ирсэн байгаа энэ Орхон аймгийн Жаргалан сумын уяач Лувсан самбуугийн Ганбаатарын хэр үрээ байна. За Орхон аймгийн Жаргалан сумын Лувсан самбуугийн Ганбаатарын хэр үрээ буруу талд нь хушиг өлгцсөн. За алаг үрээ 117 номертой сайхан алаг үрээ энэ мөн л одоо Оюнбаттын уяан дээрээс мордсон 111 номертой сайхан алаг үрээ 117 юм уу 11 юм уу энэ эвтүр 61-ийн юунд Самдангийн намживын борлог үрээ байна. Төв аймгийн Алтан булаг сумын уяач Самдангийн намживын борлог үрээ байна. Төв аймгийн Баян Өнжил сумын уяач хишиг жаргалын нар мандахын уйсан Төв аймгийн Алтан булаг сумын уугууд Самдангийн намживын борлог үрээ байна. Энэ борлог үрээ бол одоо энэ жил бас хурдан байгаа эвтүр цагаан хөтлийн суганд их үгүй юу урд суганд хурдан байсан. Өмнөгов аймгийн Хүрмэн сумын уяач Шовдрын Баян Батын зэр дүрээ мөн гараад ирсэн байгаа. Тэр 155 номертой юм шиг байх ногоон комбинезонтой хүүхэдтэй азарган дэлтэй зэр дүрээ бол Өмнөгов аймгийн Хүрмэн сумын уяач Шовдрын Баян Батын зэр дүрээ юм байгаамаа үзэгчтэй. За арын үрээнүүд дотор одоо ямар үрээнүүд яваг жоохон ойртож байгаа одоо сайхан харуулъя бүгдээрээ. За Төв аймгийн Угтаал сумын уяач Нэргүүн антуулгын хөрөө үүрэг
аймгийн алдарт байж мөнгөтийн цэрэнжин уйлсан 5 дээр гараад ирсэн байна. Өнгөний үрээнүүд нь тун боо юм аа. За энэ 80 номертой наадтын улаан алга хувцастай хүүхэдтэй налтар үрээ бол Дорнот аймгийн уяач мөнгөн алтар азарганы эзэн өлзий төвчгийн хөл 5 дэржийн халт зураа энэ дэлгэсэн манай зурагдаачийн дэлгэсэн сайхан тодрогч байна. Давтлын хэдүүрэн дээр нэг зэрэгсэд очиж сул хараахан задрааг байна. За алтан мулгийн самдангийн дамж юм борлог үрээ наадт ивжэн Төв аймгийн баян жаргалсан сумын хишиг жаргалын нармандах гэж ардын хувьсгалын 60 жилийн ойд аман үзүүлсэн балбарын сандаг дэржийн буурлаг гэдэг мөрний эзэн балбар гэдэг хүний хүү ач хүүдээ. За урдлын хэдэн үрээнүүдийг 9 номертой сүүлэн шуулттай зэр дүрээ Төв аймгийн Угтаалын нэргэн гантулгын зэр дүрээ нэрлэлс дүүхэн зэр дүрээ. За урдлын хэдэн үрээн дотор ямар үрээнүүд явна вэ? За тэр өнгөлөд байгаа ногоон гомбонзонтой хүүхэдтэй Орхон аймгийн жаргалан сумын Лувсан самбуугийн гамбатын хэр үрээ шүүцгчтэй. За 9 номертой дахиад зэр дүрээ 8 номертой сайхан зэр дүрээ тэр цаатлаар орж ирж байгаа. Говьлтой аймгийн Дарив сумын уяа Сусар урмын бат тулгын зэр дүрээ хүрэн зэр дүрээ явж байгаа. Сайн наадталт байгаа халтар үрээ бол одоо Дундгой аймгийн сайн цагаан сумын Ажигийн мөнгө хоёрын одоо хурдан халтар үрээ юм байгаа. За энэ халтар үрээ бол одоо хурдан байгаа үрээ. За өнгөний хэдэн үрээ чирэн тун чирчтэйхэн сайхан байгач вэ. За өнөөдрийн уралдаан бол одоо гал гарсан ийм сайхан уралдаан болох юм байна. За тэр шарг гомбонзонтой хүүхэдтэй азарган дэлтэй хүрэн үрээ бас одоо нэг явж байгаа. 153 номертой сайхан хүрэн үрээ яваад байгаа. Тэр хүрэн үрээ бол Аранга аймгийн их тамир сумын уяач Монгол улсын додмонд чимэд дэржин анзаргийн хүрэн үрээ. Хүрэн буддан юм уу? Хондой цагаар буддан үрээ байх шиг байх юм. Булган аймгийн уран булган сумын хараад улсын мандаа байж Дамбын ишиг жаргалын цагаан үрээ. 1992 оны улсын баяр нааданд аман хүзүү гурваар хурдалсан ган хүүгийн буурлаг гэдэг азарганы төл их нь одоо ямаргүй байдаг юм бол энэ одоо за арын үрээнүүд дотор сайхан ногоон гомбонцолтой өгтөө өрн зэр дүрээ Говьлтой аймгийн Дарив сумын байж Сусар урмын бат тулгын хөр үрээ. Тэр дөрөв дээр ороод ирж байгаа харагдаж байгаа шүү байна. За хамгийн цаатлаар Өмнөг аймгийн Далан задган сумын Бадам гарвын Бадрагийн хэр үрээ байгаа. Орхон аймгийн Баттулгын хэр үрээ байна. Дамбын ишиг жаргалмандагийн цагаан үрээ байна. Дундгой аймгийн сайн цагаан сумын Ажигийн мөнгө хоёрын алтар үрээ байна. 138 номертой хэмшиг байхын нэг сайхан хэр үрээ энэ хамгийн наадталд одоо урьдчилаад байгаа харагдж байна. Заарын үрээнүүдийг харуулъя. За тэр 8 номертой хэмшиг байна. Улаан ногоон гомбонзонтой хүүхэдтэй сүүлэн шуудсан азарган зэр дүрээ бол Говьлтой аймгийн Дарив сумын Сусар урмын бат тулгын зэр дүрээ. За ар дээр нь яваад 110 хэдэн номертой сайхан халтар үрээнийг гараад ирсэн байх ч вэ. За түүний ард иван задгаа дэлтэй зэр дүрээ бол Төв аймгийн Угтаалын нэргэн гандулгын зэр дүрээ. Даагандаа улсын нааданд дураг ирлээсэд даагандаа улсын нааданд айрагдсан байна уу да. Бараг тийм үрэл шиг байх юм да. За түүний урд дээр иван сүүлэн шуулттай сайхан халтар үрээ бол энэ Дундгой аймгийн Өмнөг аймгийн цогцтой сумын хараад Монгол улсын тодмонд байж Дашдын Мэрлийн Бат эрэдний хэр үрээ байна. Тавааху манлан унган 961-ийн сунгаад бас эрлийн зүрийн урд байсан юм а. Энэ аргагүй. Энэ бол хурдан байгаа сүлжмэл дэлтэй сүүлэн шуулттай тэр цаана яваад байгаа алтар үрээ бол Монгол улсын тодмонд байж Данзаны минь даваахугийн унгаад Өмнөг аймгийн цогцтой сумын Дашдын Мэрлийн Бат эрэдний хэр үрээ байна. За аршаа жаахан сууя. Энэ наан байгаа 3 дээр гараад байгаа Төв аймгийн баян цогтын мөнгө хөтийн цэрэн дамбын хэр үрээ байх. Энэ наадалт байгаа. Энэ задгаа дэлтэй энэ вэрийн дүүхэн сүлтэй хэр үрээ бол Төв аймгийн баян цогтын Монгол улсын тодмонд байж Тэстржийн мөнгөтагийн хүү цэрэн дамбын хэр үрээ гэсэн энэ хэдэн үрээ өнгөлөд гарлаа. За Монгол улсын мандаа байж хишиг жаргалын цагаан үрээ. Дундгой худаа Ажигийн мөнгө хоёрын хэр үрээ. За Төв аймгийн баян цогтын цэрэн мөнгө хөтийн цэрэн дамбын хэр үрээ. За арийнхаа үрээнүүд. За энэ гурван үрээтэй одоо сайхан суг үржлээд ивчнаа. За өнөөдрийн уралдаан бол одоо бага зэргийн ийм тоостой ялангуяа соёолон дээр морд ерөн жоохон харагдахгүй ийм тоостой өдөр байна. Говьсүмбэр аймгийн Баян тал сумын Монгол улсын алдарт байж Сэлхэгийн Бямсрынгийн зэр дүрээ ардын хувьсгалын 93 жилийн өнгөрсөн зууны улсын их баяр нааданд өнгөнд гарч ирээд 4 км яваад суусан энэ наан Чирнэлгийн замцтай гараад ирсэн Говьсүмбэр аймгийн Баян тал сумын улсын алдарт байж Сэлхэгийн Бямсрын гэдэг хүн Монгол улсын алдарт уяад цолон дээгүүрээ айрыг асгаж магадгүй л болоод явчлаа да зэр дүрээ яаж уралдах юм байгаа өнөөдөр бас харахад ард байна. За арын үрээнүүд тэр энэ хоёр үрээний цааталд яваа зэр дүрээ энэ онон мандагийн хүү Батүлгийн зэр дүрээ шүү. Тэр цааталд яваа зэр дүрээ бараг мөндөө. За мөн байна. Энэ гурван үрээний цааталд яваа Төв аймгийн Сэргэлэн сумын хараад Монгол улсын додмонд байж Дамадаржаагийн ононгийн хүү Батүлгийн зэр дүрээ байна. Өнгөрсөн зууны төрийн их баяр нааданд айрагдсан ийм одоо хурдан үрээ. Говьсүмбэр аймгийн Баян тал сумын байж Сэлхэгийн Бямсрын зэр дүрээ энэ цээж нэмнэтэй морин дэлтэй савдар зэр дүрээ нэм байгаа. За Монгол улсын додмонд байж Даваа хүүгийн унган одоо энэ Соломонгийн хол удаа дээшээ харсан сар шиг энэ тэр үрээ доогороо мөнч таруугархан аль ихтэй 961-ийн сунгаад мөн хурдан байсан. За өнөөдрийн шороо тоосч бас арай л одоо хөндлөнгийн их тоостой ийм уралдаан болох гээд байна да. За урдлын үрээнэ за тэр цаана ива Орхон аймгийн жаргалан сумын Лувсан самбуугийн гамбатын хэр үрээ. Аймгийн алдарт байж Лувсан самбуугийн гамбатын хэр үрээ. Тэр цаана яваад байгаа 20 хэдэн номертэй юм болоо да.
За ингээ Булган аймгийн улсын мандаа жишг жаргалын шаргуураа хөтөлсөн аман хүзүүн дээр нь яваа Увалтай аймгийн Дарвын Сосролмын Баттуулгын хүрэн үрээ 3 дээр Өмнөг аймгийн Далан задган сумын Бадам гарвын Бадрагийн харуулъя. За сууя 4-5-ын үрээнүүдийг харуулъя. 4 дээр Дундгуй аймгийн Улд сумын Адиагийн Дундгуйн сайн цагааны Адиагийн мөнх хоёрын хээр үрээ. За 5-6-гийн үрээнүүд Төв аймгийн Сэргэлэн сумын Ононгийн Баттуулгын зээр дүрээ явж байна. 29 номертой Орхон аймгийн Жаргалан сумын Лувсан самбуугийн Амбаттын хээр үрээ. За 9 номертой юм уу да Эргэллийн зүхэн сайхан зээр дүрээ Төв аймгийн Угтаалын Нэргэн андуулгын хүрэн зээр дүрээ Дээрэн дүүхэн сүлтэй сайхан зээр дүрээ явж байна. Энэ ард яваас задгаа жилтэй хээр үрээ Төв аймгийн Баян цэгтэн Тодмон зөөж мөнгөтэйгийн хүү Цэрэн дамбын зээр дүрээ байна. Түүний ард дээр Говьсөнбөр аймгийн Баян цас сумын уяж Сэлхэгийн Бямсрынгийн Морин дэлтэй Жирнэлига овцтой хөвтэй зээр дүрээ. За аршиж яхан сугна ахаад. За ингээд энэ нэг 12 3 үрээ ингээд холдлоо зүгштэй. За энэ хэд бол ингээд сайхан холдож байгаа. За энэ нэг халиун үрээ эрчтэйхэн даваад орж өдөрж байгаа. Энэ халиун үрээг бол манай үзэгчид бас таньж байгаа хаа. Төв аймгийн Угтаал сайдын сумын Баян Жаргалын Баттүрийн Бидэр талиун гэдэг үрээтэй энэ сая бас их хойно их хурдан байна гэж дуулдаад байсан. Энэ 10 хэдэн номертой юмтай. Төв аймгийн Угтаалын Баян Жаргалын Баттүрийн Бидэр талиун үрээ. Нилээ ширүүхэн хөлтөөр уршаа авчлаа. За энэ хоёр үрээ дэлгэцтэй харагдж байгаа хоёр үрээ. За энэ бол одоо 16 долоо дээр оёва хоёр үрээ. Даваа хүүгийн Баян Баттын зээр дүрээ байх энэ арайхан Төв аймгийн Баян цагаан сумын Даваа хүүгийн Баян Баттын зээр дүрээ. Төрийн их баяр нааданд айрагдсан үрээ. Энэ бол одоо галсан дөржин сүлд баяр гэж 9 настай хүүгийн улсан 20 дугаар зууны Монгол улсын Под мандаа яаж 20 дугаар зууны Монгол улсын мандаа яаж Даваа хүүгийн хүү Баян Баттын янзаг зээр дүрээ. За тэр урд талд нь яваа зээр дүрээ бол Дундгуй аймгийн Эрдэнэ далай сумын Ёндан Жимцэн Батласангийн хонгор зээр дүрээ. За энэ дэлгэцний очиж харуулъя. За тийм байна. Дундгуй аймгийн Эрдэнэ далай сумын яаж Ёндан Жимцэн Батласангийн хонгор үрээ. Дугуй үрээтэй саран тамхтай юм байна. Энэ хонгор үрээ энэ их том тамхтай юм биш үү? Урдны хонгор үрээ. Ард нь Төв аймгийн Баян цагаан сумын Даваа хүүгийн Баян Баттын зээр дүрээ гэсэн. За энэ 13 дөрвөр юу? Ахаа дарагшаа уг нэг суучмаар л байлаа. Гэхдээ одоо тоос бүр хэрэг сэтэрээд хитрхи их тоос орчинд л олчлоо одоо. За урдлын камер дээр одоо явъя да. За энэ эдэн үрээний 10 тасраад явсан 13 4 үрээний хамгийн ард дээр яваа халтар үрээ бол Монгол улсын Тодмондоо яаж Манзаны минь Даваа хүүгийн Солмон халтар зарганых нь үрийн үрүүд удаа энэ Өмнөг аймгийн зөвхөн сумын Монгол улсын Тодмондоо яаж Дашдимбэрлийн бат дээр одоо хурдан хээр үрээ юм аа. Энэ бол бас сайхан хурдан одоо багч вэ. За тэр цаа талд нь яваа халтар үрээг л одоо шар замцтай хүүхэдтэй халтар үрээ яваад байгаа. За энэ урагшлын урдлын хэдэн үрээнүүд дээр очие бүгдээрээ. За хурдан соёлонгийн урд өмнөхөр үзүүштэй сайхан одоо болж байна. За Адиагийн мөнхөөр халтар үрээ жаахан суулаа. За тэр нөгөө Баян Жаргалын Баттүрийн халиун үрээ. Төв аймгийн Угтаал сайдын сумын Баян Жаргалын Баттүрийн халиун үрээ. Тэр цаагуур шивчлээ. За ингээд өнгөний камерын дээр очиод нэг дөрөв дээр нэг зэрэгтэж байгаа жаахан айж өрөө та. Төв аймгийн Сэргэлэн сумын Харьяат Ажны галын уугуул Монгол улсын Тодмондоо байж Тангагийн уйсан Өмнөг аймгийн Далан задган сумын Бадам гарвын Бадрагийн хар үрээ явж байна. Наадтал дээр нь Булган аймгийн Урхан Булган сумын харьяат улсын мандаа байж Жишг жаргалын цагаар өнгөрсөн жил улсад их цаалан үрээ 8-д орсон. 990 Тагын зээр дүрээ ногоон цамцтай Говьстай аймгийн Дарвин сумын уяач Сусрурмын Баталгын хүрэн зээр дүрээ энэ ухны эрдэнэлэг байхны дүрээ байх шиг байх юм. Энэ тийм бахаатаа. За энэ Сүхбаатар аймгийн Халдсан сумын харьяат Монгол улсын алдарт байж эрдэнэлгийнхний авих юм бол да. За энэ зээр дүрээ бол Говьстай аймгийн Дарвин сумын уяач Сусрурмын Баталгын зээр дүрээ юм байна. Дөрөв дээр яваа хүрэн зээр дүрээ Төв аймгийн Угтаалын Мөнгөтийн Зэрэнживийн зээр дүрээ шүү. За аршиж сууя. За энэ дөрвөн үрээ ингээд холбогдсарлаа. За 5-ын үрээ Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын Тодмондоо байж Ононгийн хүү Батөлгийн янзаг зээр дүрээ 5. Төв аймгийн Угтаал сайдын сумын Баян Жаргалын Баттүрийн Бидэр талын үрээ 6 дээр 7 дээр тэр нэг жижигхэн халтар үрээ тэр сайхан мөн чих яваач үрээ байхч вэ. За сайхан халтар үрээ нэг яваад байна да энэ одоо. Арийнх нь энэ Мөнгөтийн Зэрэнживийн хээр үрээ. За ахаад ангаршаа нэг сууя да. За энэ Орхон аймгийн уяач Дувсан самбуугийн Гамбаттын хээр үрээ. Наадлын ногоон хувцастай хүүхдээ хээр үрээ бол Дувсан самбуугийн Гамбаттын хурдан хээр үрээ. За дэлгэцний харагч Дундгуй аймгийн сайн цагаан сумын Адиагийн мөнх хоёрын халтар үрээ байх шиг байна. 76 номертой юм бол удаа тэгж л харагдах шиг боллоо доо. За өнөөдрийн дүнгийн гар бодруулалтаа бол одоо үнэхээр үзүүштэй сайхан болж байна. Дундгуй аймгийн сайн цагаан сумын Даштэлгийн Навасрынгийн уйсан мөнх хоёрын хээр үрээ тийм байна. Төмөн нэлгэрийн отгон дөрж гэж 13 настай хүмүүс арийнхаа дөрөөр нэг суучул яасан.
За арын үрээрээ суугаар тоосон дотор юм харагдахгүй байна. Энэ ийм За урдан соёлын насны мөрдийн уралдааны өнгөний үрээнүүд бол одоо ер нь нэлээд хол тасарсан байна. За энэ Адигийн мөнх хоёрын халтар үрээ багш даштилгийн даваацрын уяаж байсан энэ халтар үрээ Дундгой аймгийн сайн цагаан сумын мөнх хоёрын халтар үрээ. За наач юу харагдах вэ? За энэ тоосон дотор морь ингээд бүр дахиж чадахгүй юу ч харахаа байгаад морь ингээ ийш тийшээ сэрвэлзээ зогсож байна энэ дундуур халтар үрээ. За урдлын үрээнүүдийг нэг очиж харуул ирсэн. За Дүнжин гарвын урд уралдааныг ИТВ телевиз эх орон даяар шууд дамжуулан үзүүлж байгаа ингээд. Томпогийн гамтын хэрүүрээ ирсэн. За түүний урд дээр 3 үрээний цааталт нь Төв аймгийн Сэргэлэн сумын Ононгийн Батулгийн зээр дүрээ. Ямар ч байсан гэж байна. За түүний наадталтаар 3 номерт юм шиг байна. Төв аймгийн Баян цэгтийн мөнгөтийн сэрэнживээ хэрүүрээ мөө энэ. За энэ Төв аймгийн Угтаал сайтам сумын уяач Баян жаргалын Баттурын хажуурэ. За ингээд өнгөний 4 үрээ хэвээрээ. Булган аймгийн 3 боловч мээрээд улсын амбын хичээл. Өмнө гоо далан задгах сумын Бадам гарвын Бадрагийн хурдан харуурэ аман үзүүн дээр. За 3 дээр нь Төв аймгийн Угтаалын нэргэн андуулгын зэр. Төрөва гуултай аймгийн нэрвэн сумын Сусар урмын матулгын хөрүүрээ гэсэн энэ 4 үрээ нэлээд олдсон байгаа харагдж байна. За 5-ын үрээ Төв аймгийн Угтаал сайтам сумын Баттурын Баян жаргалын хайлуур яасан яг Монгол үрээ мөртлөө үнэн амин хурдан адуу байх ч вэ энэ чинь араас станаг дарав байтал дээрсээр гол зүрийн зөрүүрээд тэгэхээр биер жижиг юм хүрээтэй давхар өнгөн намхтай юм шиг байх өнгөн намхтай зүүгэн дээр хүрээтэй гүн түрээ мөн Төв аймгийн Угтаал сайтам сумын Баян жаргалын Баттурын Бидэр талиун гэдэг үрээ Наранбаатарын урднасан гэж 18 настай хүүхэд урдсан энэ халуун үрээ өнөөдөр бол өнгөний 3 үрээтэй очиод уралдчих юм байна да. Задарт явж байгаа үрээ байна. Шарга үрээ өнгөсөө хэвээрээ булганы 3 болгийн улсын мандаа шарга үрээ. Өмнө гоо ангид 70 задгах сумын уяас Бадам гарвын Бадрагийн хар үрээ. 2 дээр Бадам гарвын Бадрагийн үрээ. Төв аймгийн Угтаал сайтам сумын жаргалын Баттурын халуун үрээ. За арын үрээнүүд одоо ингээд тэр нь бол хөлийн эрчтэй байна. За яг харуул даа. За 4-5 хүндээ харуулъя. За 4-5-ын үрээнүүд бол одоо байдал яг хэвээрээ онон мандагийн Батулгийн зэр дүрээ наадлаар нь орж ирээд байгаа харагдж байна. Төв аймгийн Сэргэлэн сумын хараад дүрээ. За энэ бол одоо энэ жилийн хувьд бас л одоо үнэхээр хурдан байгаа. Тэрийнхээ хөвөр нааданд айраг зүрээ. Цаатлын задгаа дэлтэй зэр дүрээ Угтаалын нэргэн гандалгын хөрөн үрээ. Энэ бас л аймгийн алдарт байж мөнгөтийн зэрэнж уяаж байсан Отгон Баатрын Намхайн буу гэж 14 настай хүүхэд унсан ийм одоо үрээ. За 3 номертой юм уу 8 номертой юм хээр үрээ. Төв аймгийн Баян цэгтийн мөнгөтийн зэрэн дамбай хээр үрээ мөө загсан тамхтай. Энэ зөв уян дээр цагаан загсан тамга их тоо дарагдаад байгаа. Энэ мөнгөтийн зэрэн дамбай хээр үрээ. Энэ бол за арын үрээнүүдээр нэг суучхол одоо яадаг юм бол доо. За нэг суугаад сайхан харуулъя бүгдээрээ. За ИТВ телевиз энэ хүн нэвтрүүлгийг эх орон даяар шууд дамжуулан үзүүлж байгаа. За арын үрээнүүд одоо сайхан ширүүхэн хөлтөө орж ирж байгааг та бүхэн харж байгаа хаа. За энэ улаан цамцтай хүүхэдтэй сайхан онгор үрээ араас нэлээд ширүүхэн хөлтөө орж ирэх энэ даваахуу тод мандагийн уян дээрээс нь урдсан бол удаа гэмээр сайхан үрээ багч вэ. За урдан соёлын насны мордын уралдааны 7-8-аар орж иж байгаа өрөөнүүд Дундгой аймгийн Өлзийд сумын уяач Эрдэнэ чулууны Пунцгийн Эрдэнэ чулууны хонгор үрээ байна гэжтэй. Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын Пунцгийн Эрдэнэ чулууны хонгор үрээ өнгөрсөн жил Дундгойн бэсийн уралдаанд орог айрагдсан болоо да. Пунцгийн Эрдэнэ чулууны хонгор үрээ ороод ирсэн уршиж да. За Цэнгэр гүнцтэй Цэнгэр комбинзонтой хүүхэдтэй сайхан хээр үрээ өнгөний хэдэн үрээн дээр бас араас очихнаа. Энэ хээр үрээ бол одоо нэлээд ширүүхэн хөлтэй уршиж ирчихлаа.
За энэ Баянгар аймгийн Жаргалан сумын уяаж Лавгсрынгийн алтан уягийн одоо хар үрээ энэ Даашкигийн уян дээрс морцсон хар үрээ мөн байна да тэр энэ Лавгсрынгийн алтан уяг Баянгар аймгийн Жаргалан сумын уяаж Лавгсрынгийн алтан уягийн хар үрээ мөн байна. За энэ Даашка нийслэлийн алдарт байж Баатар чулууны даштрожийн уялсан үнэ хар үрээ мөн байна. Энэ Баянгар аймгийн Жаргалан сумын Лавгсрынгийн алтан уяг гэдэг хүний үрээ дээ. За ингээд энэ хэдэн үрээ бол одоо өнгөн дээр 4 80 үрээ хол тасарч 9 арав дээр яваа 2 үрээг манай зураглаачийн дууранд харуулж байна. За 9 дээрх нь яваа энэ 80 хэдэн номертой сайхан хонгор үрээ бол Дундгой аймгийн Үлзий сумын Пунцгийн Эрдэнэ чулууны хонгор гэдэг үрээ. Хайчин бариул гэдэг ийм тамхтай юм байна. Зүүтлийнхэн гуйн дээр их томх тамхтай Дундгой аймгийн Үлзий сумын Пунцгийн Эрдэнэ чулууны хонгор үрээ. Ард дээр нь Баянгар аймгийн Жаргалан сумын уяаж алтан уягийн үрээ. За энэ хэдэн үрээ энэ 4 үрээ бол одоо 5 6 7 8 дээр яваа 4 үрээ энд одоо харагдж байна гэжтэй. Тэр дунд нэг сайхан улур шаргацтай хүүхдээ сайхан Монгол хэлтэр үрээ тэр дунд нэг уршлаад байна да. За өнөөдрийн уралдаан бол одоо Соёолонгийн уралдаан 16 км-с иргэсэн барай ус өмчөндөө 2 км одоо дутуу байгаа харагдж байна. За цоо үгэн дөрцөр мандагийн үйсэн мегмар дөржин бороо дараа биш болтойсон доо мавгны мегмар дөрж гэж одоо ардын хөвсгөлийн 90 жилийн их цаалан айрагдсан хурдан од хүрэн гэдэг үрэг одоо авсан од хүрэн газарыг авсан өнгөрсөн жилийн дөрөв их баяр нааданд их дээгүүр орсон. За урдлынхаа хэдэн үрээн дээр очиё. За урдлын үрээнүүд одоо ямар шуухан байх нь бүгдээрээ бас харъя. За Ононгийн Батүлгийн зэр дүрээ 4 дээр Баян Жаргалын Баттарын Угтаа цайтан сумын Баян Жаргалын Баттарын хайл дүрээ 3 дээр Ононгийн Батүлгийн зэр дүрээ 3 дээр Халин үрээн 4 дээр урд талд Бадам гарвын Бадрагийн хар үрээ аман хөзүүн дээр Улгаан аймгийн 3 болох сумын улсын мандаж Дамбын иш Жаргалын шарга үрээ өнгөн дээр байна. За энэ жилийн дөнжин гар уралдааны үйлдвэр тогтоох комиссийн уг нь бол ялгсан. За ингээд 4 үрээ бол нэлээ холцолчлаа. Арын үрээнүүд бол дэндүү холцоллаа. За өнгөн дээр очив Булган аймгийн 3 болох сумын хараад улсын мандаж Дамбын иш Жаргалын шарга үрээ өвтөсөн хэвээрээ. За 1909 2000 оны улсын баяр нааданд аман хөзөөцсөн 99 онд хэлбэг хэрэг төрүүлэхэд аман хөзөөдөд 2000 онд дүүзэрдэг төрүүлэхэд 3-т орсон. Онмондагийн үйлсэн уулын сумын унган Улаанбаатар хотын уяаж ган хүүгийн буурал гэж сайхан хар буурлалцар байсан. Тэрний төл их нь одоо ямар байдаг бол аман хөзөөн дээр яваа Монгол улсын Хотмондаа уяаж Танга хотын үйлсэн Ажинаагалын уян дээрс мартсан Өмнөг аймгийн 70 дэх сумын Бадан гарвын Бадрагийн хар үрээ. За ингээд энэ 2 үрээ бол холтлоо одоо барайны ядагт 500 м ирэхэд бол одоо арийнхаа өрөөнөөс 300 м ирээнээс салтсан ийм одоо хол байгааг та бүхэн харж байгаа бах. За ТV-ээс энэ хувийн уралдааныг их орон даяар шууд дамжуулан үзүүлж байгаа. Монголын үндэсний хөв соёл болох хурдан ардын уралдааныг бид одоо бас дэмжиж шууд дамжуулан та бүхэндээ хүргэдэг. За ингээд соёлонгуудын уралдааны өнгөний 2 соёлон хар үрээг зөв талаар муруу талаар навж дохууллаа. Хар үрээд ч одоо ер нь тэнэлзэл очиод одоо дохож байгаа харагдж байна. Булган аймгийн 3 болох сумын улсын мандаж Шишиг Жаргалын шарга үрээ хар үрээ буруу талаар нь хүүхдийн дөрөөгөр илүү гарлаа. За хар үрээж холыг хараад 2 чихэн солбож хатгаад хурдан байгаа үрээ шүү. Өнөөдрийн хувьд бол одоо ер нь тун хурдан байгаа ийм үрээ л харагдж байна да. За ингээд хурдан соёл насны моржийн уралдааны өнгөний үрээнүүдийг харуулж байна. Бадрагийн хурдан хар үрээ аман хөзүүн турталлаа. За энэ бол одоо энэ жилийн хувьд бас одоо хурдан байсан ийм үрээ одоо харагдж байна. За айргийн 3 4 5-ын үрээнүүдийг та бүхэндээ харуулъя. За Төв аймгийн Сэргэлэн сумын уяаж Ононгийн Батүлгийн зэр дүрээ Мөнх хотын Зэрэнжовын зэр дүрээ Баянгар аймгийн Жаргалан сумын уяаж Алтан уягийн хар үрээ айргийн 5 турталлаа. За одоо өнгөний хүрээнд цаашаа яваад үрээнүүд Мөнх хотын Зэрэн намбын хээр үрээ ямар ч байсан 3 турталсан гараад ирж байгаа шиг байна. Алтан уягийн хээр үрээ айрыг турталлаа. За энэ туч хэрсэмтэй хөвгтэй азраган хөрөн үрээ Сусар урмын Баттулга Уултай аймгийн Дарив сумын уяаж Сусар урмын Баттулгын хөрөн үрээ айргийн арай анхнаар нь орчихвол сая яг одоо барайн дээрээс одоо бидэнд яг сайн уг нь тусан камераас одоо уг нь сайхан харуулж байлаа. Тэгээд дагаж ивсэн болохоор яг араар нь одоо орчлоо. За ингээд айргийн мөрний хашаан дээрээс та бүхэнд үзүүлье.